Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Crafter brand-ийн Mind W Prestige GCE хэмээх энэхүү гитарыг танилцуулж байна. За их биеийн хэлбэрийн хувьд болохоор Grand Auditorium хэлбэр буюу бусад хэлбэрийгээ бодвол хамгийн залуу орчин үеийн гэж хэлж болно. За харагдцсан хөвч төр, дугуйлтын хөвч төр маш олон талтай. Ерөнхийдөө 1994 оноос Taylor брэнд анх Grand Auditorium хэлбэрийг хийж эхэлсэн байдаг. Сайз хэмжээний хувьд Dreadnought-тай адил 41 инчийнх байдаг. За гэхдээ бага зэргийн ялгаатай талууд байгаа. Тэр нь гэх юм бол Dreadnought-ыг бодвол доод энэ хэсгээрээ арай бага зэрэг нарийнхан, мөн дээдлийн энэ хэсгээрээ мөн бага зэрэг нарийнхан, за бэлхүүс хэсгээрээ бас бага зэрэг нарийнхан. Гэхдээ уртын хувьд бол Dreadnought-тай адилхан. Нэмгэн зузааны хувьд бол Dreadnought-аас бас бага зэргийн нэмгэн, жоохон л нэмгэн байдаг. За тэгээ ерөнхийдөө яг юуг зорж энэ хэлбэрийг анх хийж эхэлсэн бэ гэвэл Dreadnought бол маш том чанга хүчрхэг дууралттай ерөнхийдөө стром буюу хэмнэл зохиж тоглоход зориулагдсан байдаг. За харин эсрэгээр концерт болон ОВМ буюу оркестра сайзууд нь фингерстайл болон аялгау тоглоход илүү зориулагдсан байдаг. Taylor брэндийн хувьд энэ хоёр загварыг ерөнхийдөө дундаас нь илүү олон талтай ямар ч зүйлийг тоглож болох үс тийм хэлбэрийг гаргаж ирэхийг хүссэн учраас анх Grand Auditorium хэмээх энэхүү их биеийн хэлбэрийг бий болгосон байна. Гаргадаг дуугарлалтын хувьд илүү олон талтай, харагдцсан хувьд илүү орчин үеийг харагддаг ийм хэлбэр байна. За одоо дуугарлалтанд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хэсэг болох гитарын топын тухай ярив. За топын хувьд бол Solid Sitka Spruce топтой. Sitka Spruce нь Аляска, Канада, мөн Америкийн зарим хэсгүүдээр ургадаг зөөлөн модны төрөл бөгөөд ажиллахад илүү хялбар байд юм байна. Тэгээд илүү бат бөх мөртлөө уян хатан чанар нь дуугарлалт нь одоо маш олон талтай байхад тус болдог. Ерөнхийдөө динамик рейнжийн хувьд маш өргөн цар хүрээтэй, маш чанга тоглосон ч, маш зөөлөн тоглосон ч бүгднийг нь маш цэвэр тод нарийн гаргаж өгдөгөөрөө стандарт болж шалгарсан байт юм байна. Акустик гитарын бараг 80% орчмоос дээш нь Sitka Spruce топтой байдаг байна. За гэхдээ тэр дотроо Solid Sitka Spruce топ нь илүү high-end гитаруудыг хийхэд хэрэгэлдэг. За дээр нь нэмээд топын хувьд Torrefied гэж байгаа. За энэ нь болохоор тусгай төхөөрөмжөнд өндөр температурт модыг илүү хатааж өгдөг. За ингэснээрээ модыг илүү урт насалсан мод шиг ерөнхийдөө болгож өгдөг. Тэгээ харагдцсан хувьд бол яг ийм илүү жоохон бараан, винтэж жоохон хуучин юм шиг харагдах маягтай болж өгдөг. За тэгээ дуугарлалтын хувьд мөн энийгээ дагаад илүү винтэж дуугарлалт гэх юм уу? Одоо warm team sound-ыг гаргадаг болдог. Илүү woody, модлог гэх юм уу? Team мэдрэмжийг өгдөг. За энэ дуугарлалт нь Rosewood-ийн frequency chart-ыг харах юм бол ерөнхийдөө smile маягийн хэлбэртэй буюу нам шингэн өнгө илүү өндөр, дунд өнгө илүү бага байдаг. За харин Torrefied top-ны frequency chart-ыг харах юм бол илүү rounded буюу дунд үг зөнхөлсөн, нам шингэн өнгө рүү илүү багассан хэлбэртэй харагддаг. За үүнээс шалтгаалаад энэхүү гитарын back end side болон top-ын нийлэмж нь маш цогц, өргөн цар хүрээтэй frequency range-ыг хамарсан, маш баялаг дуугарлалтыг агуулдаг мөртлөө маш нэгт төвлөрсөн balance sound-ыг гаргадаг байна. За back end side-ийн хувьд Rosewood буюу за энэ харагдаж байна. Маш гоё харагддаг. За Rosewood нь болохоор гаргадаг дуугарлалтын үед нам болон шингэн өнгийг илүү сайн гаргаж өгдөг. За яг Maple-тэй харьцуулах юм бол шингэн өнгөний хувьд илүү sparky гэх юм уу? Маш тийм жоохон бага зэргийн цангинсан их тийм гоё дуугарлалтыг гаргадаг байна. Ерөнхийдөө unplugged буюу олон хөгжимгүй акустик маягаар тоглодог. Дан гитартайгаа дуулдаг ч юм уу. Тийм хүмүүсийн хувьд бол Rosewood back-end side-та гитарыг зөвлөнө. Яг тэгвэл хүний хоолой өөрөө дунд өнгөнд хамаардаг бол Rosewood нь нам болоод шингэн өнгийг илүү тод дуургаж өгдөг учраас илүү баялаг өргөн цар хүрээтэй сонсогддог. За neck буюу хүзөөний хувьд mahogany модоор хийгдсэн. За ерөнхийдөө брэнд гитарууд Maple болон mahogany гэсэн хоёр модыг neck хийхдээ материалаараа сонгодог. За тэр нь ч бас учиртай. За Maple-ийн хувьд бол илүү шингэн өнгийг гаргадаг бол mahogany бол илүү дунд woody төвнийг гаргаж өгдөг. За тэгэхээр ерөнхийдөө дуугарлалтанд их бие шиг илүү хүчтэй нөлөөлөхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөг үзүүлж идэг. За fingerboard болон bridge-ийн хувьд адилхан Rosewood-ээр хийгдсэн. За fret-ийн хувьд бол 20 fret-тэй. За scale length гэдэг үзүүлэлт байгаа. Тэр нь болохоор утасны ер нь тоглогдож болох талбарыг хэлж болно. За nut буюу дээдлийн цагаан, saddle буюу доотлын цагааны хоорондох энэ зайг хэлж байгаа. За энэ болохоор энэ гитарын хувьд 25.5 инч байна. Стандарт дотроо бол хамгийн урт нь байдаг. За ийм урт байх тусмаа илүү чанга хөглөгдөнө. За тийм байх тусмаа илүү дуугарлалт нь илүү чанга дуугарч өгдөг байгаа. За акустик гитаруудын fingerboard ерөнхийдөө бага зэргийн дугуурсан хэлбэртэй байж өгдөг. За энэ гитарын хувьд бараг хавтгай. Гэхдээ бага зэргийн дугуурсан. За ерөнхийдөө жоохон классик гитартай төстэй маягийн fingerboardтай. За толгоон ч гэсэн мөн классик гитарын толгойтой адилхан толгойтой байгааг харж байгаа бах. За чихний хувьд Grover брендing. За өнгөний хувьд ч гэсэн маш vintage, хуучны маягийн харагдцтай зөөвөн хэлбэртэй юм чихтэй байгаа.
Холболтын хувьд энэ хүү гитар нь DS2 Pro preamp мөн under saddle pickupтай. За тэгэхээр өрмөц юм гэх юм бол микрофонтой байгаа дотроо. Тэгээд эндээ болохоор blend буюу микрофон болон пикапныхаа дууралтыг хольж болдог. Эсвэл дан микрофоноор дуургаж болно. Мөн дан пикапаар дуургаж болдог. За бас нэг дурдж болох юм гэх юм бол энэ маш таалагдж байгаа юм гэвэл энэ төнер байгаа. Хөглөгч саунд тоглолт дотор энэ доороо байгаа. За яг хүн ингэ тоглож байхдаа доошоо харахад ингэ шууд харагдж идэг. Энэ маш их таалагдсан. За мөн preamp систем нь өөр дөрөө face болон clarify гэсэн хоёр товчтой байгаа. За clarify нь бол илүү дунд болон шингэн өнгөө илүү өсгөж өгснөр илүү цэвэр тод дууралтыг гаргах боломжтой болдог. За face товчийг ашиглаад feedback-аас бас тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой. За мөн fingerboard-н дээр цэнхэр халмыг дүрсэлж өгсөн байгаа. За энийг бас махагоны болон maple модоор хийж өгсөн байна. Цэнхэр халм нь ерөнхийдөө мэрэгэн ухаан болоод амар тайныг бэлэгддэг юм байна. За тэгэхээр энэ хүү гитарыг ерөнхийдөө нийтэд дүгнэх юм бол нэрний хувьд ч гэсэн Mind W Prestige гэж байгаа. Энэ болохоор алдар нэр, нэр хүнд гэсэн утгатай. За тэгээд гитарын хувьд бол нүүр модны гаргаж байгаа дуугаралт, Torified буюу маш vintage look-ийн tuners, за классик гитар шиг хавтгамигийн fingerboard гэх зэрэг бүх зүйлийг оруулаад бодох юм бол маш сонгодог загварын гитар болж байгаа. За төмөр утастай классик гитар шиг гэх юм уу? Надад бол тийг санагдаж байна.